Өвөр Монголын өл аймаг хотонд тархан суурсан уухан борцгоо овгийн монголчууд Чингисийн алтан ургатны угсаа төрлийн гэрийн цадгаа өмхлөн бичиг хаазалгааныг өрнүүлэх явц донд Маних хосууны Баянхуй Баргасын Баянхуй гацаанд нутагшиж байгаа уухан борцгоо овгийн амин уртын гэрт 100 гаруй жил хаадгалж ирсэн том гэрийн бичгийг илрүүлжээ. Энэх гэрийн бичих нь Богд Чингисийн 20 дугаар үеийн ач уухан Борцгон аймгийн дээдэс Баянгол Дайчин дүүрэн ноёны 2 дугаар хөвгүн Торгол Баатар ан туши Сэчин зорхтой сөөрн дүүрэн ноёны хөвгүн Дайчин улсын төрийн өөфүү Ууху хошууны анхны засах төрөө Жинван банд болон гүрэн гүнжугоос төрсөн дөрвөн хөвгүүдийн угсаа төрлийн үе жалгамжийг тэмдэглэж Монголын уг эжуур бодончлоос үүсгэн их юн улсын мансан төрийн хаа эжууртан мин чингийн хаа эжууртан болон оны хөлхөөсийг хөөрнөн бичиж Тайяна Таймин Дайчин улсын хаа эжууртныг 80 гаруй хүнийг тэмдэглэн уухан Борцгон аймгийн Дайчин дүүрэн ноёны 2 дугаар хөвгүн Сэчин зорхтой сөөрн дүүрэн ноёны үр хойчсон үе жалгамжийг 1909 он хүртэл тэмдэглэв. Чадигт Ууху хошууны засаг бангийн үе жалгамж, Баясаа ноёны үе жалгамж, Төшөөгүнгийн үе жалгамж болон төрийн өөфүү, хошуй өөфүү зэрэг ван гүн тайж эжгууртны үе жалгамжийг маш нэрлэх тэмдэглэв. Тус чадгийн уг эх нь Дайчин улсын төр гэрэлтийн 4 дугаар он 1825 оны модон бүчин жилийн намрын төрөн сарын 27-нд бичигдсэн уг бичгийн гар бичмэлийг Дайчин улсын хөвт ёстын төрөн он 1909 оны Ширхчин Тихаа жилийн жуны төрөн сарын 27-нд буулган бичсэн хуулбар болох юм. Уг бичиг нь өргөнөөр 56 см, уртаар 12 м байж эртний торгон цаасан дээр үсэн биерийн хөцөөнгүй тэгэр бичиж тодтголыг улаан шунхнаар бичив. Тус чадгийн уг бичиг нь 100 гаруй жил болж байгаа боловч өвдөрж сүйссэнгүй бүрэн бүтэн хадгалагдаж байсан бөгөөд уг өгүүлбэр нь эрүүл саруул чиг тэмдгэн тодорхой Монгол үсгийг хөцөөнгүйлийн зөв цэвэр бичгийг баримталсан ба оны чулаа жаримтоо хүмүүсийн нэрийг манж төгд өсгөөрэ бичсэн онцлог харагдана. Манай гэрийн чадгийг болвол хатгалаад болвол нэгэнтээ манай өчиг дэвсэд манд боломжлаад болвол 200 жил болж байна. Энэ чадаг болвол одоо яг өснөөс нь тэмдэглээд тасарсгүй үе үеэр залгаад хүнээ нөстн нөхцөл бүрэн байдаг юм аа. Энэ чадгийн хатгалын төлөө бол одоо манай дүүнаар бэдэн болвол одоо энэ том хүчнээр байгаа энэ боломжийг одоо бол хатгалсан байна. Түүний хатгалаад бол бэдэн одоо үргэнэл Монгол түмэн юм уу эсвэл одоо Чингис хааны алтан нуурыг Борцгон авахтан өнөө үжээд өөрийн өчиг дэвсэн хэн хүн болсон одоо ийм нэг юмас бол одоо заавал өөрийн өчиг дэвсэн чанарын төлөө энэ хатгалж өнөө бол бэдэн улс шугадаар энэ дэлгэн үзүүлж энэ бол одоо өөрийн өчиг дэвсэн мэдгэл гэж энэ хатгалж бол бэдэн шууд одоо гаргаж дэлгэрсэн байна. Манай хатгалж явах санаа бол мэт юм аа. Тос чадгийг илрүүлсний дараа хамаа бүхий байгуулагчид тусгай мэрэгжилтний судалгаанаар дамжин жил гарын цагийг хэрэгсэж уг бичгийг гэрэл зураг болон гар бичмөлөөр дахин хуулбарлаж хэнэн харгуулж судлахаар дамжин уг бичгийн түүхэд ач холбогдол болон чухал чанарыг Чингисийн алтан ургатны үр хойчост мөдүүлэхийн тусдаа уг бичгийг хадгалж байгаа амин уртынхэнтэй зөвдөлчин тэднэрийн зөвшөөрлөөр уухан Борцгон аймгийн үр хойчост илээр нийтлэхээр тогтов.